яг ингэж бодож байгаа. Өөрт чинь тэгж яг хэлж ийсэн тий. Өөрөө чинь урам зориг мохоосон яг тиймэрхүү хүмүүс байгаа бол би яг тэр хүмүүстэй хандаад өөрийн ч хүмүүс хэлээд өгөхөд бол ерөөсөө өөрийнхөө амьдралын зүгээр хамгийн адгийн алдаатай цаг мөчөө битгий бусдын хүмүүсийн амьдралтай холбоод хүн болгон яг өөртөө чи адилхан юм шиг бодоод бусдад их мэдэж зөвлөөд бай гэж би бол ерөөхдөө хэлмээр байна. Тэгээд танд ч гэсэндээ яг адилхан ингэж хүмүүс хэлээд үү Японд ч мөнгө олоход хэцүү, Японд ч сурахад хэцүү, Японд ч бүх юм нь хэцүү, Японд ийм тийм бүх тэгж хэлээд байгаа хүмүүс та яг миний яг энэ хэсгийг тасцаж аваад үзүүлчих заяа. Сайн байцгаана уу миний YouTube үзэгчдээ та бүхэн өнөөдрийн мэндийг хүргье. Миний өмнөх хийсэн бичлэгүүдээс өнөөдрийн мэнд бичлэг жоохон өөр байгаа. Тэр нь юу вэ гэхлээр миний YouTube суваг анхны 1000 subscribe авсан байгаа. Тэгэхээр юуны өмнө та бүхэнд миний бичлэгийг үзэж сонирхож байгаад үнэхээр их талархаж баярлалснаа илэрхийлье. Та бүхэн байгаагүй байсан бол би цаашаа бичлэгээ үргэлжлүүлэхгүй байх уу гэд маш их хэрэгэлзээтэй дундаас нь шантарч магадгүй байх байсан. За тэгэхээр өнөөдрийнхөө бичлэгээр та бүхэндээ зориулаад нэгэн онцгой бичлэгийг хийхээр шийдээд байна. Өнөөдрийн бичлэгний маань сэдэв бол таны яг энэ доор гарч байгаа уншиж байгаачлан үзэгчдийн асуулт байгаа ерөнхийдөө бол тэгээд бүх л надад ирсэн Instagram, Facebook, YouTube-ээр ирсэн бүх хүмүүсийн одоо би чат болон асуулт хариулт тэр комментүүдийг би ерөнхийдөө бүгдийг шүүж агаад хамгийн их таалагдсан болон ер нь энэ хүний асуусан асуултыг өөр хүмүүс ч гэсэндээ асуухыг хүсэж байгаа байх магадгүй энэ хүнд хариулсан хариултыг өөр бусад хүмүүс ч гэсэндээ ерөнхийдөө хүрэгчих юмсан да гэсэн тийм асуултуудыг би голчилж түүж аваад нэг юм бичлэг болгоод та бүхэндээ хүргэх гэж байна. Тиймээс та бүхэнд хэрэгтэй мэдлэг мэдээллийг хүргэх үүднээс энэ одоо ямарваа нэгэн хүмүүсийн асуусан асуултуудыг шүүж аваад танд яг хэрэгтэйнүүдийг би сорлож авсан байгаа шүү. Тэгэхээр бүгдээрээ эхнээс нь дуустал нь үзээрэй. Магадгүй тэр дунд нь сонирхолтой асуултууд таны хүсэжсэн тийм асуух хүсэжсэн асуултууд байхыг бол үүсэхгүй. Тэгээд дээрэс нь нэмээд хэлэхэд өмнө нь надтай холбогдоод дандаа коммент юм уу чат бичсэн хүмүүсийн одоо тэр зүйлүүд байгаа учраас би тэр холбогдох хүмүүст нь бол тус бүрт нь хувь хүн бүрт нь хариултуудыг өгөөд хариулаад явцсан байгаа. Таны бичсэн тэр коммент юм уу аль эсвэл хуваараа асуусан тэр асуултууд бол багтсан байхыг бол үгүйсэхгүй. Магадгүй таны асуулт гарах юм бол та гүйц сонсоод үзээрэй. Тэгээд илүү их та магадгүй энэчнээс олж сонсохыг бол үгүйсэхгүй. За тэгэхээр бүгдээрээ бичлэг рүү орцгоё. Өнөөдрийнхөө бичлэгийг бол хийхэд миний туслах бол гар утас маань байгаа. Гар утсан дээрээсээ би яг бүгдийг нь шүүгэж сортлоод авсан байгаа. Тэгэхээр бүгдээрээ эхний асуулттайгаа танилццгаая. Эхний асуулт маань сайн байна уу? Та хэр хурдан Японд сурах талаар зөвлөгөө мэдээлэл өгөөч гэсэн байна. Японд явах хүсэж байгаа хүн болгон л яг Японы хэлийг амар хурдан сурчих юмсан одоо эрчимтэй сурчих юмсан гэж бодож байгаа бах. Ер нь хэр хугацаанд сурдаг бол Япон одоо явж суралцмаар байна. Би одоо оройтсон болов гэж бодож магадгүй. Яг тэгээд иймэрхүү асуулт бол хүн болгонд төрдөг. Би яг хэр хурдан суралцаж чадах болоо гэд. Тэгэхээр би яг өөрийнхөө хувьд бол яриад явчихаа. Тэгэхээр миний хувьд бол би Монголд байхдаа 3 сар гарan ерөнхийдөө хэлний бэлтгэлд яг бусдын адил жишгээр бол суусан. Тэгээд тэр хоорондоо уул нь маш сайн багшийн удирдлаганд орж сайн заалгаж ирсэн боловч яг Японд ирэхдээ би бүгдийг мартцсан, холиод идсэн баг ингээ үсгэж уншиж чадахгүй шахуу ирсэн. Тэгээд яг орчинд нь ирж суралцаад нэг жил гарангийн хугацаанд бол би маш их бүр өдөр шөнөгүй шахуутай Японд нэг курсэд сурч ирсэн учраас яг өглөөдөө хичээл чинь өдөр нь өөрөө гэртээ хараад ерөнхийдөө хичээлээ давтаад явхад бол жил гарангийн хугацаа шаардсан. Жил гарангийн хугацаанд би бол энэ 3 төвшөнд бол баг хүрсэн байсан гэж бодож байгаа. Тэгээ 2 дахь жилээ дуусгахдаа би бол энэ 2 төвшин ерөнхийдөө аваагүй байсан ч гэсэндээ болцлыг нь бол баг хангацсан байсан гэдэгт бол ерөөсөө эргэлзэхгүй байгаа. Би бол өөрийгөө тийм амар хурдан Японд сурсан яг хүн гэж бол ерөөсөө хэлж чадахгүй. Надаас илүү богино хугацаанд маш эрчимтэй сайжирч ирсэн оюутнууд бол бас байсан. Гэхдээ эргээд ингээд одоо бодоход бол хамгийн сайн найдвартай сурах арга бол миний бодлоор бол манга унших, аним үзэх, телевизээр үзэх, радио сонсох ч юм уу. Ерөнхийдөө тийм entertainment яг өөрийнхөө хүссэн чиглэлээрээ яг одоо тийм бичлэг мэдээлэл ерөнхийдөө сонирхоод үзвэл зүгээр санагддаг. Яагаад тэгэхээр яг төвшөндөө тааруулсан яг өөрийнхөө хэлнийхээ төвшөнд тааруулсан мэдээллийг ерөнхийдөө хайж үзсэн зүгээр болов гэж бодож байна.
Миний хувьд бол би анимд их дуртай. Тэгээд Нарутог би энчээ ирснээс хойш бараг хэдэн удаа давтаж үзээд ингээ хилээ ингээ сайжруулах гал үзээд идэгсэн. Тэр нь бас жоохон буруу байсан мэл. Яг тэгэхээр ерөөсөө ингээ ерөөсөө ингээ ойлгохгүй ингээ хадамлын уншаал ингээ доор нэг юу гарч байгаа ингээ хадамлын уншаад ерөөсөө сонсож авч чаддгүйсэн. Тэгээд тэрний дараа би бүр шал болоо зүгээр энгийн нэг анги тийм анимуудыг сонсоод тэгээд амар удаан яриатай яг амьдралын тийм хөвшил яг тийм ярьдаг арай жоохон амархан төвчний анимууд үзсэн чинь амар чихэнд наалтад сонсогдоод ерөнхийдөө ингээд сурахад илүү дөхөм нааштай болж эхэлсэн байгаа. Тэгэхээр яг өөрийнхөө хэлний төвшөндөө таарсан аним үзвэл зүгээр бүр тийм амар хүнд амар хурдан яриатай хүүхэлтэйний тэр одоо хэв загварын тиймэрхүү бол жоохон хүнддэх байх гэж би бодож байна. Яг тийм хүүхдүүдийн амьдралын хөвшлийн одоо харуулсан нэг тиймэрхүү хөөрхөн анимууд зөндөө байдаг. Тэднээс сонгож үзвэл зүгээр ах гэж бодож байна. Тэгээ дээрээс нь мэдээж бол зүгээр өдөр шөнөгүй мэдээж яг хичээлээ давтна. Хичээл бол угаасаа ойлгомжтой. Тэгэхээр цаашдаа би ерөнхийдөө япон хэлийг хэрхэн сурах вэ гэж тусдаа юм бичлэг хийх гэж ер нь бэлдэж байгаа. Тэгээ бэлдэж байгаас гадна би удахгүй онлайнаар нэгийг харьцах нэг яг өөрөө бие дааж сурж байгаа хүмүүст одоо онлайн хичээл сургалт ерөнхийдөө явуулах гад бас одоо материалуудаа бэлдээд нэг хөтөлбөр маягийн юм гаргаж байгаа. Ерөнхийдөө нэг ингэж явъя да гэд тэгээд төлбөр мөнгө дээрээ ч гэсэндээ яг яавал боломжтой байна. Ерөнхийдөө судалж байгаа. Тэгэхээр тун утахгүй яг япон хэлийг яг хэрхэн сурах вэ гэд одоо цаашаагаа одоо бүр гүнзгийрүүлсэн тийм мэдээллүүдийг удахгүй та бүхэнд оруулаад эхлэх учраас яг тэр үеийг та бүхэн тэсийн ядан хүлээж агаарай. Дараагийн асуултаагаа бүгдээрээ танилцгаая. Сайн байна уу? Монголоос сонингийн хөтөлбөрөөр явуулдаг сайн зуучлалын газар зөвлөж болох уу гинэ? Болно. Гэхдээ би яг өөрөө ингээд өөрийнхөө явсан ч юм уу газараа зуушлаад ингэхлээр магадгүй хүмүүст нэг рекламадад байгаа юм шиг сэтгэл төрүүлж магадгүй яг таньдаг газараа ингээд тий зуучлаад ингээд хүмүүст амар рекламадад байгаа юм шиг сэтгэл төрж магадгүй ч гэсэндээ үнэхээр яг хуу хүсэж байна зүгээр ингээд би ч бодохгүй те зүгээр зөвлөхийг л хүсэж байгаа тиймэрхүү хүмүүст яг хуу хандаад хэлэхэд юуны өмнө өөрийнхөө зуучлагдаж явсан газараа хэлэх нь зүйтэй байх. Тэр газар нь юу вэ гэхлээр Ashley's Students гэдэг одоо тийм нэртэй сургалтын төв байгаа. Тийм газраас анх сонингийн хөтөлбөрөөр зуучлагдаж ирж байсан. Мөн дээрээс нь Hoshizoro Mongolia гэдэг нэг бас сургалтын төв байдаг. Ерөнхийдөө бас хоорондоо тухайн үед бол амар тийм холбоотой. Тэгээд энчээ байдаг Daniel хэд одоо тэр яг толгой компани гэх юм уу те. Яг тэр компанитай ингэж холбогдож яг энчээ ирж исэн. Миний бодлоор яагаад энэ газрыг санал болгож байна вэ гэхлээр бусад газруудыг бодвол ерөнхийдөө ганцхан Монгол биш өөр одоо дэлхийн нийтдээ 14 улс ахаа би тэг санаад байна. Буруу жиж магадгүй шүү. 14 улсаас ерөнхийдөө оюутнууд татаж ингэж Японд ингэж оюутнууд зуучилж ирдэг тийм байгууллага байгаа. Тэгээ тэр байгууллагын одоо ерөнхийдөө эргэх холбоотой энд ирсний дараа ингээд оюутнуудаагаа эргэж ингэж яаж амьдралч яаж гэх тэр эргэх холбоо маш сайтай ерөнхийдөө бусад одоо хэлний зөвхөн Монголоос ингэж ганц оюутан явуулдаг те Монголдоо л ингээд байдаг. Тэгээд энэ ч нэг Японд одоо сургуулиутай гэрээцэндээ зөвхөн Монголоос л ингэж оюутан явуулдаг газруудыг бодвол бүр олон жилийн хугацаатай бүр олон улсын тийм дамжсан ерөнхийдөө тийм групп одоо байгууллага гэх юм уу групп биш юм аа тийм том байгууллага учраас ерөнхийдөө итгэл төрхөөр найдвартай гэх юм уу да тийм газар компани байгаа. Тэгэхээр энэ газрыг бол миний хувьд санал болгоно. Өөр гэх юм бол яг бусад газруудыг бол би яг тийм сайн төдийлөн мэдэхгүй. Тэгэхээр өөрийнхөө мэдэхгүй зүйлийг бол тэгж бас одоо хийх хоосон санал болгомооргүй байна. Гэхдээ яг өөрөө ингэж явах гэж үзэж байгаа бол заавал яг тэр газрууд бол гэхгүй зүгээр л нэлээд хитэн газар ингээ очиод өөрсдөө үз тэгээд үзэнгүүтээ яг хэдэн төгрөгөөр яаж явуулах ямар одоо Монгол сурах тэр сургалтын төлбөр нь хэд байх вэ ямар багш нар яаж 7-ны хэд өдөр явах уу те одоо Токио жишээ нь одоо хэлний бэлтгэлчийн ч ирлээ гэд хэлний бэлтгэлээр ирлээ гэж бодоход Токиод Чиба Сайтама яг аль хот руу явуулдаг юм одоо хэдэн жилээр те яг ямар зуучлж ямар гэрээгээр явуулах юм гэдгээ сайн судлаад ингээ харьцуулж үзээ за энэ газрыг сонгоё гэж сонгол илүү найдвартай зүгээр болов гэж би бодож байна. Тэгэхээр ерөнхийдөө энэ асуултын хувьд бол энэ хүргээд дуусгая.
Миний хувьд надад энэ 3 авсан. Энэ жил орчуулагчаар төгсөн Японд үндсэн ажилтнаар ажиллах сонирхолтой байгаа юм аа. Тийм болохоор бакалавртай хүмүүст Япон ямар арга замаар үндсэн ажилтнаар ажиллах талаар мэдээлэл авмаар байна гэдэг чинь. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө хамгийн бэст асуултуудын нэгэнд бол яалтчгүй орно. Ерөнхийдөө гол утга агуулга нь болохоор бакалавртай хүмүүс шууд Японд ирээд үндсэн ажилтан болмоор байна гэдэг. За тэгээ тэрэн дотор бол хилтэй хэлэхүү гэдээ ерөнхийдөө мэдээж хоёр байгаа. Тэгэхээр хилтэй хүмүүсийн хувьд бол энэ гуравтай одоо тэгээ энэ хоёртой ч юм уу тиймэрхүү хүмүүсийн хувьд бол миний хувьд хамгийн бэст сонголт юу вэ гэхлээр Японд ирэхдээ хэлний курсээр ерөнхийдөө ирээд жил одоо тэр нөгөө нэг жил 3-аас 2 жилийн хооронд суралцдаг. Тэгэхээр яг сараа тааруулж агаад хэлсэлтэд тааруулж агаад жил 3 сарын хэлсэлт ч юм уу те одоо суралцах хэлсэлт эсвэл жилийн суралцах хэлсэлтээр одоо Японы хэлний сургалтанд ирээд суралцаад за магадгүй за бүр сайн Японы хэлийг гүнзгийрүүлээ сурчээ да гэж бодож байгаа хүмүүст бол 2 жил бүтэн жил суралцахаар нь ирээд тэр хугацаанд яг Японд ирсэн хойно компани хайгаад тэнцэнээсээ шүүшоку буюу одоо ажилд орох үйл явцаа хийсэн зүгээр ах. Тэг яагаад ингэж байна санал болгож байна вэ гэхээр Монголоос шууд ингээд одоо өөрийнхөө байгаа төвчтэй хэдийн энэ гуравтаа яг ирлээч гэсэндээ яг орчинд нь ингээд амьдарч дасаагүй бас ингээд жоохон гүнзгийрүүлж Япон хүмүүсээр хичээлээ ингээд заалгаагүй Япон хэл заалгаагүй тохиолдолд бас жоохон түүхий байдаг. Яг тэгэхээр соёлын ялгаанаас ахуулаад ерөнхийдөө жижиг сажиг зүйл төр шууд ажил дээр гарлаа гэхэд бол шууд Монголоос ирээд ажил дээр гарлаа гэхэд жоохон түүхий жоохон алдаа тогтоодаг гарах тал ажиглагдаад байдаг. Тэгэхээр тэр талыгаа ер нь засаад аль болох тийм компики те төгс perfect байя гэд бүр тийм плаг болоод улам гоё ажилд ороод ерөнхийдөө хэлний төвшөнгөрж голөгдохгүй байя гэж бодож байгаа бол Японы хэлний курсээр дамжуулаад цаашаага юунд компанид ажилд орсон зүгээр их гэж би бодож байна. Тэгэхээр тэр бол ерөөсөө тийм амар хүнд үйл явц бол биш. Монголд бакалавртай хүмүүс бол ерөнхийдөө Монголоос маш их ирээд баг төгссөн хүмүүсийн 100-ийн дийлэнх хувь нь бол шууд ажилд орчдөг тийм чиг хандлага харагддаг. Угаасаа маш их тийм монголчууд байна угаасаа ерөнхийдөө маш чадварлаг байдаг гэж би боддог. Хэлний төвшин ерөнхийдөө доогуур хүмүүсийн хувьд болохоор аль болох удаан суралцахтай одоо магадгүй 2 жил яг бүтэн 2 жил суралцах хэлсэлтээр нь ч юм уу Японд ирээд тэнцэнээсээ цаашаага яг адилхан өмнөх хүмүүстэйг яг адилхан тэгж шууд ажилд орох үйл явцаа хийвэл зүгээр ах. Ягаад гэхээр аль болох урт гэдэг нь мэдээж хэрэг хэлний асуудал гарна. Аль болох хэлний түвшин өндөр байж ижил мэдээж сайн ажилд сайн цалинтай ажилд орно. Доогуур байх тусмаа ерөнхийдөө ажилд орох магадлал нь буурна. Тэгээд дээшлээд цалин нь ерөнхийдөө бага ч юм уу. Эсвэл ажлын байр нэг тийм гоё ажлын байранд очихгүй гэх тиймэрхүү талууд байдаг учраас аль болох хэлний түвшинг өндөр байх үүднээс Японы хэлний курсээр дамжих аль болох урт хугацааг сонгоод явбал зүгээр байгаа. Бакалавртай гэхээр л зүгээр шууд яг тэр мэргэжил яг тэр чиглэлийнхаа одоо мэргэжлэр энд ирээд шууд ажиллана гэдэг бол бас жоохон өрөөсгөл ойлголцууд. Монголд инженерээр төгссөн бакалавртай хүн Японд ирэнгүүтээ шууд инженерийн албан тушаал дээр мэдээж ирэхгүй мэдээж доороос нэхлээд явна. Одоо банк нэгт санхүү нэгтлэн юу гэдгийг яг одоо 960-ын салбараар төгссөн бүхэл одоо хүмүүс яг тухайн мэргэжлээсээ жоохон хөрвөөд ч юм уу өөр ажлын одоо ажлын байран дээр очих тийм боломжууд бол байдаг. Тэгэхээр та магадгүй одоо адилхан хүн болгонд байдаг би тэр мэргэжилтэд дургуй ч юм уу дуртай ч юм хүн болгонтэй дургуй заавал дуртай байх албагүй. Тэгэхээр яг өөрийнхөө жоохон тийм сонирхолтой мэргэжлээ би сонгоогүй юм байна гэж бодож байгаа хүмүүс бол заавал тэр мэргэжлээрээ гэж ажиллаад ах тийм шаардлага бол байхгүй гэж бол би хэлж чадна. Тэгэхээр яг энд ирээд мэргэжлээс жоохон хөрвөх ч юм уу. За бүр болий заавал ерөнхийдөө заавал бакалавртай энд ирээд тэр мэргэжил төстэй мэргэжлэр ажиллаж байхаар бүр шал өөр тусдаа мэргэжил рүү хөрвөж суралцаад Симонд ч юм уу те коллеж гэж ярьдаг. Коллежид суралцаад цаашаага ажлын байрлал бас орох бүрэн боломжтой байдаг. Тэгэхээр тэр бол ерөөсө таны сонголт байгаа шүү. Тэгэхээр та миний өмнөх бичлэгүүд болоо одоо цааштай хийх бичлэгүүдийг цааш нь гүнзгийрүүлээд лавлаад сайн үзээрэй. Тэгэхээр дараагийнхаа асуулт руугаа бүгдээр орцгоё. Сайн байна уу? Хэрэгтэй мэдээлэл оруулсанд баярлалаа. Ингээд тэ Солонгост би 3 жил харалж байсан юм аа. Эхний жилийн эхлэлийн бэлтгэл 25 сая төгрөг байгаа юм аа. Наа чиг ингэж өөр улсад хууль бусаар байж байсан бол Японы улсын виз гаралт хэр байдаг болоо 100 жилийн газрууд болно гэдэг юм аа. Хэр баттай байдаг болоо гэдэг чинь. Тэгэхээр энэ бол бас нэг бодлын жоохон харамсалтай асуулт надад ирсэн. Юу вэ гэхэлэр
хамгийн сүүлийн төгсгөлийн хэсэг дээр нь зуучлалын газрууд болно гэд байх юмаа хэр баттай байдаг болгож байна. Энэ бол ерөнхийдөө таныг бизнесээ болгож ашиглах гэсэн тэр тухайн байгууллагуудын ерөнхийдөө хэлж байгаа худал үг гэж ойлгож болно. Яг тэгэхээр ерөнхийдөө бусад улсад харалж байсан өөрийг чинь одоо жишээнд өөрөө биш юм ахэд өөрийг чинь батлан дааж байгаа хүн магадгүй яг өөрөө би явах гэдэг манай аав ээж ч юм уу те батлан дааж байгаа хүн маань өөр улсад харалж байсан жоохон тиймэрхүү намтартай бол ерөнхийдөө оюутны виз бол гарах боломж магадлал бол маш доогуур ерөнхийдөө гарахгүй гэж хэлж болно. Нэг талаараа ерөнхийдөө хүмүүс байгаа зүгээрээ би тийм тохиолдолд харж байсан сонсч байсан гэж хэлж одоо худлаа мэдээлэл ч юм уу те жоохон эргэлзүүлсэн мэдээллийг өгдөг хүмүүс бол байхыг бол үгүйсэхгүй. Гэхдээ яг ингээд бодоод үзэхэд тэгж та өөрийгөө эрсдэлд оруулж цаг зав одоо санхүүгээрээ тэгж хохироод авах шаардлага заавал байхгүй. Ерөнхийдөө л тэр бол жоохон хэцүү асуудал байгаа. Газрууд бол угаасаа зүгээрээ бид нэр ингээд явуулж чаднаа болно асуудалгүй гэж бодлоо. Өөрийнх чинь одоо тэр курстэй сарын одоо 150 гэдэг юм уу тэднийг хэлний одоо курстэй явуулна. За хилтэй хүн бол магадгүй заавал тэр төлбөрийн төлөхгүй нэг тухайн компани зуршлалын төлбөр маягийн тэр нэгсэн төлбөр мөнгөний өгөөд тэгээ дээрэс нь орчуулгын мөнгө одоо виз одоо мэдүүлэх төлбөр гэдэг нэг бага цагаан мөнгө ингэж уулзуулж ингэж өгсөөр байгаа. Яг ингээ виз мэдүүлээд одоо виз чи эргээд ирдэг тэнцээгүй хариу гардаг тэнгүүт нөгөө газар чи уушлаарай өөрийн чи виз одоо гарсангүй гингүүтээ тэрийг одоо янз бүрээр одоо тайлбарлаад хэлж штэ өөрийн чинь ерөнхийдөө санхүүгийн байдлаа ийм байсан байна батлан дагч чи ийм байсан байна гэдэг өөртөөсөө ерөнхийдөө булзааруулаад анханасаа угаасаа л ингэж гарах байсан гэдэг нь мэдсээр ичиж ерөнхийдөө өөрийг чинь тэгж ашиглаад хайчдаг тийм одоо тоглоом шиг л те бизнесийнхаа зүгээр ашиг гаргах одоо тэр хэрэглүүр болоход хайж байгаа тийм хүмүүс тиймэрхүү зуучлалын газруудад битгий тэгж найдаарай битгий тэгж очиж мөнгө санхүү цаг хугацаагаар шатаарай сайн судлаарай гэж би та бүхэндээ уриалмаар байна. За тэгэхээр дараагийн асуулт руугаа бүгд орцгоё. Эхний жилдээ цалингаасаа төлбөрөө төлөө дараа жилээс дахиад сониндоо ажиллавал 150 мянга авах уу 100 мянган йен авах болов. Тэгээд бас Японы хэлнийхээ ангийг төгсчгөө цаашаа коллеж сурахад ел шинтрийн дуу 10 жилийн дуу хамаатай байдаг юм болов уу гэсэн асуулт байна. Тэгэхээр энэ асуулт бол эхнээс нь дурдаад явчих. Сонингоор ажиллаад явж байхад бол эхний жилийн хугацаанд бол мэдээж 100 мянган йений авдгаар авч явж байгаад дараа жилээс 2 дахь жил рүү сунгаад явхад та одоо тухайн сонингийн газараас мөнгө сургалтын төлбөртөө зээлсэн тохиолдолд ч та. Зээлсэн тохиолдолд бол 100 мянгаар авна шүү дээ. Эсвэргээр эхний жил өөрөө мөнгөө цуглуулсан байж байгаад цаашаага 2 дахь жил рүүгээ орохдоо зүгээр л яг одоо 150 мянга сар болгон зүгээр бүтнээр нь аваад өөрөө ингээд сургалтын төлбөр төлнө гэсэн тохиолдолд бол цалингаад тэр 150 мянган йенээр бол бүтнээр нь авна. Нөгөө төөгөр өөрийн чинь одоо тэр тус сургууль чинь заавал нэг дор цалингаа авнаа биш сургалтын төлбөр авнаа гэдэг байгаа тохиолдолд бол яг нэг дор гэж 700 мянган йен гарах бол бас цуглуулж жилийн хугацаанд цуглуулны төлөв болсон чанга асуудал. Тэгэхээр мөнгө дутаа тэрийг баг зээлэх асуудал дийлийнх нь байдаг. Тэгэхээр ерөнхийдөө 100 мянган йенээр магадгүй бага мөнгө зээлээ тэрийг жилдээ авахад заавал 100 мянга 120 130 мянган йен ч авах юм уу те тиймэрхүү тохиолдол бол байдаг. Харин сургууль чинь сар болгонд одоо 50 мянган йенээр ингээд чи өөрөө одоо жишээ нь та ингээд гуугаад би ингээд ингэсэн юм аа би ийм ажил хийд юм аа гэд өөрийнхөө одоо эрц чинь одоо сайн те адаглаад эрц чинь сайн хэлний төвшин чинь жоохон сайн өөрийгөө ойлгуулж чадхаар төвшөнд байх юм бол багш нар чинь бол ерөнхийдөө хүлээн зөвшөөрч чинь за окей тэгвэл 50 мянган йенээр ингээд авчи нэг бол 3 сараар ингээд нэг удаад ингээд 4 удаа аваад дуусгачаа ч юм тиймэрхүү байх уу янз бүрийн тийм боломжууд бол байгаа. Тэгэхээр яг яаж авах нь яг өөрийн чинь гаргасан сонголтоос бол хамаарна цалингийн хувьд бол дараагийнх нь асуулт нь болохоор 10 жилийн дүн коллежд ороход хамаатай юу Монгол дахь дүн Яэшийн дүн гэд. Яэш бол ерөөсөө хамаагүй. Монгол дахь хэлцэлтэй ерөнхий шалгалт бол Японд бол ерөөсөө хүчингүй ямар ч одоо шаардлага байхгүй баг өгөөд ч хэрэггүй гэсэн ерөнхийдөө ойлголттой байж болно. Тэгэхээр юу хэрэгтэй вэ гэхлээр нэгт одоо за их сургуульд орох тохиолдолд бол EGU гэд шалгалт байдаг. Тэр шалгалтыг өгсөн байх шаардлагатай яг гадаад хүмүүсийн Япон
ихтэй сургуульд орох эсэлтийн ерөнхий шалгалт одоо манайхаар те яг адилхан тийм шалгалт байдаг. Тэрийг нь энэ ч өгөх хэвээр. Нэг бол коллежид ороход бол зүгээр хэлний төвшнгөөрөө ерөнхийдөө орчиж болдог. Заавал EG шаардаад байдаггүй. Тэгэхдээ хоёуланд нь ороход одоо шаарддаг зүйл бол хамгийн сүүлийн одоо 10 жилийн тэр төгссөн сургуулийн аттестат эдэр хэрэгтэй байдаг. Тэгээ тэрний хичээлийн дүнг бол мэдээж тодорхой хэмжээнд харна. Тэгээ харахад аль болох мэдээж өндөр байх тусмал сайн. Гэхдээ бас тэгж амар төдийлөн хичээлийн дүнг бол бүр тэгж голчлоод монгол шиг бол тэгж амар хардаггүй. Эсвэргээрээ энэ ч одоо хэлний коллеж хэлний курсд сурж байгаа их сургуулийн коллежид орох үед чинь хэлний сургууль чинь сурсан эрцгийг бол бүр номер 1-т гарна. Хичээлийн эрц гэдэг бол зүгээр Японд бол бараг л хэлний төвшин төгөө бараг дүүцхээр хамгийн чухал асуудал байгаа. Бүр номер 1 асуудал гэсэн үг. Ажилд ороход бас тэр чинь бас хамгийн номер 1 асуудал. Эрцгийг бол ерөөсөө 100-аар л барьж байгаа л тэгэл ерөнхийдөө ихтэй сургууль юм уу коллежид орно л гэсэн ерөнхийдөө одоо нэг тийм бодолтой өөртөө нэг тийм тээж явж яхад хамгийн зөв сонголт байгаа. Тийм болохоор заавал миний 10 жилийн дөнгөд 70-тай ч юм уу те ихэнх нь одоо B-гээс доошоо C-тэй ганц 2 D-тэй ч юм уу тиймэрхүү бодож байгаа хүмүүс бол бас тэр тэгж амир төдийл айгаад санаа зовоод ах одоо те сэтгэл зовноод ах шаардлага байхгүй магадгүй та хүүхдээ Япон явуулах гэж байгаа бол таны хүүхд чинь нэг тийм дөнгөд нь жоохон доогуур байлаа гэд Монголд тэгж их сургууль одоо коллежид ороход тэгж хэцүү асуудалтай байлаа гэд Японд бол шал өөр асуудал, яг шал өөр орчин хүлээж авна. Яг уг хүнийх нь хүсэл чин хүсэлтэй одоо урам зориг яг тэр хүн уг хүнийг нь хардаг учраас тийм амар хичээлийн дүнг бол голчлоод байхгүй. Тэгэхээр та ерөнхийдөө тэгж амар бас санаа зовхгүй байх асуудал нэгээр багаснаа гэж бодож байна. Ер нь би 10 жилийн төгсөөд сонирхоор явах байлс бол мөн Японы навчуулагч бүр болохгүй соёл эрдэмтдийн сургуульд орох гэж бодсон байгаа юм аа. Тэгээд соёл эрдэмтдийн сургуулиас явсан дээр болов сонирхоор явсан дээр болов гэж бодож байгаа юм аа. Ерөнхийдөө Японд сурч амьдрах гэж шийдсэн байгаа хүн гэж байгаа. Тэгээд энэ асуулт нь болохоор Монголд ихтэй сургуульд суралцаад Япон явах уу аль эсвэл шууд 10 жилийн төгсчөөд сонирхоор Япон явах уу аль нэгэн дээр нь эргэлзээд байна гэсэн асуулт байсан. Тэгэхээр би энэ асуултанд юу гэж хариулсан бэ гэхээр яг хуу тухайн хүнийхээ өөрийнхөө сонголт байгаа. Нэгт болохоор ихтэй сургуульд Монголд сурчаад төгсөөд ирэхлээр давуу тал байгаа. Заавал их сургууль юм уу коллежид Японд сурж бас тийм өндөр төлбөр төлж сураад ах шаардлага бол гарахгүй шууд ажил дээр гарах боломж нэгдэн. Гэхдээ одоо алстаа бодох юм бол дээшээгээ тэгж дэвшиж хурдан хугацаанд дээшээ дэвших тийм одоо боломж олж жоохон төдийлөн бага. Японд ихтэй сургууль төгссөн хүнийгээ бодвол тэгээд шууд ихтэй сургууль бас нөгөө төгөр шууд ихтэй сургуулаа суралгүйгээр Японд шууд ирнэ гэж зориод шидрээч өгөлгүйгээр шууд Монголоос 10 жилээ төгсөөл шууд хэлний курст бэлтгэлд сурж агаад ихтэй сургуульд Монголын бас төлбөр айгүй өндөр. Тэгэхээр зүгээр сарын нэг 200-300 мянган төгрөгөөр төлөөд Японы хэлний курсд сурж агаад 2-3-4 сар те аль болох удаан ч юм уу сурж бэлдэж агаад Японд ирчлээ хэлний курсээр те. Тэгээд дахиад жил гарan 2 жил гарan сурчаад тэнцэнээсээ коллеж юм уу ихтэй сургуульд суралцаад тэгээд ажил дээр гарах юм бол алстаа бодох юм бол ерөнхийдөө илүү ирээдүйтэй гэж би бол харж байгаа. Тэгэхээр Монголд заавал тэгж ихтэй сургуульд сураад дахиж энчээ ирээд ихтэй сургуульд сураад байх тэгж хүмүүс бол байдаг. Тэгж амар олон жилээ цаг хугацаагаа алдчихсан юм зүгээр л эртхэн шийдсэн зүгээр. Монголд тэгж сурж сарын жилийн одоо Монголын ихтэй сургуулиуд чинь бас нэлээд хэдэн сая төгрөг болцсон. Тэгээд жилээр ингээд 4 жилээр нь бодоод үржүүлээд үзэнгүүт 10 үед баг 20 хэдэн сая төгрөг болно. Тэгээ ингэхлээр Японд баг тэр мөнгөөрөө ирээд суралцаад бас энэчээ ингээд өөрийгөө ерөөхдөө нээж илрүүлээд байжсан хамаагүй дээр сонголт бас болдог нэг талаараа. Тэгэхээр ерөнхийдөө та Япон явъя гэж зорьсон л байгаа бол ерөнхийд анхнаасаа л шууд хэлний курсээр ирээд тэнцэнээсээ коллеж юм уу ихтэй сургуульд ороод суралцаад явцсан зүгээр болов. Монголд ихтэй сургууль төгсөөгүй хүн бол коллежид сураад ажил дээр гарах боломжтой. Монголд ихтэй сургууль төгсөөгүй бол Японд ихтэй сургууль төгсчөөд ажил дээр гарсан хамгийн бест сонголт байдаг.
дээрээс нь нэмж хэлэхэд Монголд яг өөрийнхөө түрүүн бид урьдсан яг өөрийнхөө дургуй мэрэгчлээ жоохон яг дуртай мэрэгчлээ сонгож чадлаггүйгээр гэр бүлийн шахалт ч юм уу ах эгчийн давамж шахалтаар жоохон ингээд өөрийнхөө таалагддаггүй мэрэгчлээ сонгоцсон хүмүүсийн хувьд бол энд ирээд тэр сургуулиас шал өөр мэрэгчлэр ингээд суралцах бас бүрэн боломжтой. Тэгэхээр Монголд одоо жишээ нь санхүүгээр төгссөн хүн байлаа гэж бодвол энчээр ирэнгүүтээ одоо IT ч юм одоо ямар нэгэн малтай холбоотой те эмнэлгийн салбарч гэдэг юм уу ямар нэгэн тийм эмчилгээ бүх шал өөрт ингээд салбарлах хүрвэх боломжтой. Тэгээ тэр мэрэгчлэр энэ чинь ажиллах боломжтой. Тэгэхээр хос одоо дипломтой болно гэдэгт яг адилхан. Тэгэхээр та яаж шийднэ? Тэр бол ердөө таны дурын асуудал байгаа шүү. Саяны асуултын хариултаа яг уялдуулаад дараагийн асуултыг би сонгосон байгаа. Энэ юу вэ гэхлээр би одоо хувийн байгууллагад HR хийдэг юм аа. Тэгээд мэргэжлийн бакалавртай өөр салбарт зурмаар байгаамаа. Тэгээд яг хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй байна. Японд N4 төвшин тэгээд яг ийм хүмүүс бас зөндөөл байгаа. Тэгэхээр яг дурдсанчлаа яг өөрийнхөө тэр нэг сонирхож байгаа мэргэжлээрээ суралцах бүрэн боломжтой учраас та яг одоо хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа тийм хүн байлаа гэвэл яг одоо зүгээр шууд Японы хэлний курсуудыг хайж эхэл. Хаана одоо Японд руу оюутан явуулж байна. Ямар курс вэ? Хэдэн төгрөгийн одоо сарын Монгол дотор сургалтын төлбөр төлөх юм. 7 хоногт хэдэн өдөр суралцах юм. Одоо хэр богино хугацаанд би явах боломжтой байна. Хэдэн сарын элсэлтээр явах боломжтой байна вэ гэдтэй 1 4 7 10 гэсэн саруудад ерөнхийдөө оюутнуудыг авдаг. Тэрнээсээ ойролцоогоор сар гарангийн өмнө Японд ирцгээдэг гэж бодглохлоор та яг одооноос энэ бичлэгийг хизээ үзэж гин яг тэрнээс ахуулаад би алинд нь бэлдэж байгаад явал боломжтой байна вэ гэж бодож байгаа. Тэрийг шууд сонгоод яг одооноос эхэл та оройтойгоо байна. Яг одоо эхлээрэй. Анх удаага Японы хэл сурах гэж байгаамаа. Тэгээд энэ 5 төвшин, энэ 4 төвшнийг бие даан сурахад ямар ном зүгээр байдаг болоо. Японы хэлэн дээр тэгээд Японы энэ 3 төвшний чадвартай болсон ч гэсэн хэлний бэлтгэл заавал 1.5-аас 2 жил сурах шаардлагатай юу гэсэн байна. Миний хувьд бол Японы хэлийг сурахдаа анх одоо тэр Aslis Students гэдэг сургалтынхаа төвийн багшийн одоо тусгай өөр Osaka Daigaku буюу Osaka University-ийн нэг тийм хэлний факультетийн нэг тийм цэнхэр өнгөтэй номноос үзчихсэн. Тэгэхээр гадуур бол баг зарагддггүй, худалдаалагддггүй зөвхөн тэр сургалтын төвдөр байдаг. Тийм номноос бол анх эхэлжсэн. Тэгээд дээрэс нь давхар Minna no Nihongo одоо энэ 5 төвшний тэр улаан хавцтай номыг бол үзэж эхэлжсэн. Сүүлд бол тэр нөгөө Монгол юм орчуулгатай юу н хувилбар нь гарцсан хослуулж шинэ үгний номтойгоо хослуулад тэгээд ингээд Монгол тайлбартай учраас ингээд ойлгоход орчуулад ингээд шууд харахад амар тийм номнууд гарцсан. Тэгээд тэрний дараагийнх нь N4 төвшний цэнхэр хавцтай Minna no Nihongo үзсэн. Ерөнхийдөө эдгээр номнууд дээр л яг тулгуурлаж би бол анхны яг энэ 5 4-р төвшнгөө бол суралцаж байсан. Тэгээд эдгээр бол ерөнхийдөө яг өөрөө аргаа олоод суралцаад явчих юм бол маш үр дүнтэй. Ер нь дэлхийд ер нь шалгарсан хамгийн их борлуулагддаг хамгийн одоо хаас айгуу дэлхийн баг бүхэл улс оронд хэрэглэгддэг тийм ном байгаа. Тэгэхээр ерөнхийдөө жижигэд агаад тиймэрхүү номыг санал болгоно. Энэ 3 төвшөнтэй байхад бол заавал 1.5-аас 2 жил суралцах уу гэхлээр ерөнхийдөө Японы хэлний сургуулаа 2 жилээр ирсэн тохиолдолд бол 1 жил бол мэдээж заавал суралцж чинь. Тэгээд 2 дахь жил рүү орох уу орохгүй юу гэдэг чинь өөр юм чинь за жишээ нь ажилд орох гэж байгаа бол компани олсон уу, компанид тэнцсэн үү, урилга авсан уу, одоо визний одоо тий үйл ажиллагаанд одоо эхлээд явхад боломжтой байна уу, цаг хугацаа чинь хүрэх үү, визний чинь одоо хүчтэй хугацаа чинь алхир үлдсэн бэ гэх мэт. Нэгдүгээр жилээс шууд их сургууль юм уу коллежд орё гэж бодож байгаа бол хэлний чинь төвшин яг үнэхээр орохоор хангалттай юу. Тэгээд ярилцлаганд ороод тэнцсэн үү, сургуультай тэнцсэн үү, төлбөрөө төлж чадах уу гэх мэт асуудлууд бүгдээрээ окей бол тохиолдолд бол сургууль чинь өөртөө за хүлийн зөвшөөрөө за 1 жилээ дуусгаад одоо ингээд юу яаж болно. Цаашаа суралцахгүйгээр цаашаа өөрийнхөө тэр явах зүйл рүү явж болно гэд зөвшөөрсөн тохиолдолд бол боломжтой. Эсвэргээрээ Японы хэлний сургууль өөрийн чинь хэлний төвшин үнэхээр болоогүй. Шууд ингээд нийгэмдэр гарахад бол үнэхээр түүхий байна ч юм уу те. Одоо их сургуультай тэнцээгүй, төлбөр мөнгөн дээр жоохон асуудалтай гэдэг өөрөөс чинь ингээд лавлахаанууд гаргуулад ингээд одоо анкет юм бөглүүлнэ. Тэрэн дээр чинь нэг зүйл чинь ингээд одоо тэнцэхгүй гэсэн нэг тийм шаардлага хангахгүй тохиолдолд бол уучлаарай заавал 2 жилээ сургаа.
одоо дүүргээ гэсэн ерөнхийдөө хариу хэлнэ. Бусад одоо тэр жил хагасын курс ч гэсэндээ ерөнхийдөө адилхан жил 9-ийнх ч гэсэндээ ерөнхийдөө заавал жил суралцах хэрэгтэй байдаг учраас үлдсэн 9 сард үлдсэн 6 сардаа суралцах үг нь яг нөгөө жилийн хэддэг сараас ирсэнсээ хамаарат жоохон өөрчлөгдөх учраас яг боломжтой үгүг бол бас хэлж чадахгүй. Бүтэн 2 жилийн суралцах курс дээр бол тийм боломж бол байдаг. Нөгөө 3 дээр бол жоохон хэцүү. Тийм боломж бол маш хомос байдаг байгаа. Шууд бүх зардлын зээл аваад очоод төлөхөөрөл одоо тий зээл аваад хувийн зардал шиг л гэх юм уу. Гэхдээ нэг байгууллагаас зээл аваад тэрийг буцаагаад 4-6 жил төлөхөөр явбал хэрвээ гэж байна. Тэгээд энэ асуултны хариулт бол үнэхээр тэгж мөнгө гаргаад одоо өөрт чинь зээлсэн төлбөрөө тэгж хүүгүүгээр эргүүлж авах тийм урт хугацаанд 4-6 жил хугацаанд эргүүлж авахаар энэ бол үнэхээр хамгийн гоё тийм гаргалгаа байгаа. Энд ирээд өөрөө зээлээ маш удаан хугацаанд төлөх учраас багаар төлөх учраас тэгж бүр ядартал бүр ядаргаа насандаа тултал тэгж махахарч ажиллаад ингээд хичээлээс хөндөртлөө тэгж явах шаардлага байхгүй учраас хичээлээ сайн хийгээд тэгээд өрөндөө бас нэг төдийлөн санаа зовхгүй багаар өгөөд үлдсэн мөнгөө яг хураагаа дараа жилийн сонголтын зөвлөлтөнд ингээд хуримтлаад явал бас амар гоё сонголт байгаа. Миний хувьд бол тэгж зээл шууд нэг дор мэ гэд шууд өөрөө хувийн оюутнаар явах гад тэр 20 сая төгрөг гаргаад тэгээд 5 жил 6 жилийн хугацаатай тэгж багаар ингэж төлөх тийм боломж бол байгаагүй. Тэгж ирдэг хүмүүс бас байдаг. Тэгээд тэднэрт бол айгүй боломж ерөнхийдөө бол нэг дор авсан зээлээ богино хугацаанд ингэж амар хүүтэй зээл аваад ирсэн хүмүүсийг бодвол илүү боломжтой байдаг байна. Тэгээд энэ асуултын яг зээлж байгаа тэр компаниг нь би асаа мэдэхгүй л байна л да. Гэхдээ зээлж байгаа газар нь тухайн хэлний курс юм уу те? Одоо оюутан явуулж байгаа тэр нэг агентлаг одоо тэр нэг нийгэмлэх нь одоо зээлээд буцаагаад одоо өөрөө чи явуулчихна. Тэгээд буцаагаад одоо Японд ажилласан хойно чин цалингаас чинь ингээд тэдний нэг ингээд 4-6 жил хугацаанд бид нэг суудгаж авнаа гэх мэт тиймэрхүү системтэйгээр бол бас жоохон эрсдэлтэй. Яагаад тэгэхээр Японд очисон хойно чин тэдэн мянган йенээр тэдэн жилийн хугацаанд авнаа гэд бодоод үзэнгүүт тэр чинь йений ингээд дээшээ доошоо хэлбэлзэх зөрүү гарна. Тэгээд ингээд тэрийг одоо тэр мөнгөө бодож үзээд анх зээлсэн мөнгөө ингээд одоо харьцуулаад үзэх юм бол йенийхэнд одоо ханшнаа бүр дээшээ нэлээд явцсан байдаг. Анх зээлсэн төгрөг нь болохоор нэлээд доор. Тэгэнгүүт тэрний зөрүүн дээрээс тухайн газар чинь бас ажиллах тийм одоо бизнесийн бас тийм гаргалгаа байгаа учраас төгрөгөөр зээлсэн бол тэрийгээ тухайн төгрөгөөр л ингээд бодоод яг ингэж хувааж өгнө. Хүүтэй юу хүүгүй юу гэдэг. Өндөр хүүтэй мэдээж зээл аваад гэрэн дээрээ зураад явцдаг. Тэгээ олон жил гэхэд их юм бол баг Берни лизингээс ялгаагүй бүр баста хүн дээрээ алуулна. Тэгэхээр яг хамгийн боломжтой гаргалгааг сонгоод баг хүүтэйгээр урт хугацаатай байх юм бол ерөнхийдөө зүгээр. Дараагийн асуулт болохоор их сургуульд орох хүнд одоо төлбөр мөнгөний асуудалтай тийм холбогдлолтой асуулт надад ирсэн. Тэр нь одоо би энэ 7 сард сонингийн хөтөлбөрөөр жил 9 сар явах гэж байгаа юм аа. Тэгээд хэлний бэлтгэлээ сонингийн ажлаа дуусгаад их сургуульд орохоор болвол төлбөрөө өөр ажил хийж олно гэсэн үгтэй. Эсвэл сонингийн ажлаа дуусгаад их сургуулийн төлбөр олж болох уу? Японд ирсний дараа ерөнхийдөө иймэрхүү хэрэгэлзээтэй хүмүүс бол маш их байдаг. Японд ирэхээс ч өмнө тэр Японд очичоод за сонингийн хөтөлбөрөөр явчлаа. За тэгэнгүүтээ би их сургууль цааш орохоор бол за магадгүй коллежид орохоор бол сургалтын төлбөрөө яах вэ? Мөнгөн дээр ямар асуудал гарах болоо гэх мэтчлэн. Тэгэнгүүт сонингийн хөтөлбөрөө бол яг эхний 2 жилээ сунгаад дуусчлаа гэд цаашаагаа ингээд одоо их сургуульд орох үед чинь нөгөө их сургуулийн чинь хичээлийн цаг, коллежийн чинь хичээлийн чинь цагаас хамаарат нөгөө одоо сонингийн чинь газар одоо өдөр ажиллахгүй байж болох те хүлээн зөвшөөрөх үгүй нь бас хамаарна. Тэгэхээр хэлний курсууд болохоор ердөө өглөөний цагаар 3 цаг хичээлдэг учраас их сургуульд орчингууд чинь тэр чинь нөгөө өдөрт ингээд 7 цаг, 8 цаг, 30 цагаар хичээлэнгүүт сонингийн ажил чинь нөгөө өглөө өдөр гэсэн 2 ажил хийдэг учраас өдөр ажиллах боломжгүй болчдөг. Тэнгүүт өдөр нь ажиллах боломжгүй болонгууд нөгөө ажиллаж байгаа газар чинь за зөвхөн шөнө ажиллаж болно. Цалин нэг ерөнхийдөө хിവэрээ өгчөө одоо шөнө ажиллах ажлыг чинь жоохон нэмчи өдрийн ч ажлыг жоохон багасгачихъя гэд хүлээн зөвшөөрөөд үлдээе гэж зөвшөөрсөн тохиолдолд та тухайн мессэндээ
одоо үргэлжлүүлээд ажиллаад тэгээд дээрэс нь одоо мөнгөө зээлж автгаараа ч юм уу те эсвэл яг зүгээр л зээлгүйгээр өөрөө цуглуулсан байж байгаа сургалтын төлбөр яг ихний жилийн сургалтын төлбөрөөр төлчөөд тэрнийхээ дараагийн жилийн сургалтын төлбөрийг одоо өгөх тохиолдолд жоохон зээлдэг ч юм уу тиймэрхүү тохиолдол бол байж болно. Эсвэргээрээ эхний 2 жилдээ сонингийн ажиллаа хийчээд өөртөө мөнгөө ерөнхийдөө цуглуулсан, хоригдлуулсан байжгаад шууд тусдаа гараад одоо их сургууль юм уу коллежид орсон хүмүүст бол ерөөсөө л яг ямар ч сонголтгүй мэдээж тусдаа өөр одоо арбайттай ингийн ажил хийгээд тэрнээсээ ерөнхийдөө мөнгө цуглуулж дараагийнхаа жилийн сургалтын төлбөрөөр мэдээж бол төлнө. Гэхдээ тэр яг тиймэрхүү систем нь яг ямар хөө байдаг вэ гэдгийг болохоор та энэ дээр гарч байгаа бичлэгнээс одоо үзээрэй. Би яг энэ дээр одоо яг ямар байдаг Японд байгаа хувийн зардлаар ингээд сурах яг ямар одоо амьдралын одоо төвшөнд байдаг тиймэрхүү зүйлийг ерөнхийдөө тайлбарласан байгаа. Одоо яг хамгийн сүүлийн асуулттайгаа бүгдээрээ танилцгаая. Тэгээд энэ асуулт жоохон урт асуулт байсан учраас би товчхондоо утга агуулгыг яриад явчихъя. Хэлний бэлгээс үндсэн ажилтнгийн шалгалт өгөөд ажилд орох жоохон амаргүй штэ, хэцүү штэ гэж хүмүүс ярьдаг юм байна. Тэгээд маш зөөхөн хүн ордог гэж хүмүүс их ярих юм аа. Тэгээд хэлний төвшин муу ч гэсэндээ яг хэлнийхээ одоо өөрийнхөө төвшөндөө таарсан ажилд орох боломжтой биз дээ. Ядаж ажилд орчвол гэдгсэн юмрхүү утга агуулгатай асуулт ирсэн байгаа. Яг ингэж бодож байгаа өөрт чинь тэгж яг хэлжсэн тий өөрийн чинь урам зориг мохоосон яг тиймэрхүү хүмүүс байгаа бол би яг тэр хүмүүст чинь хандаад өөрийн чинь өмнөөс хэлээд өгөхөд бол ерөөсөө өөрийнхөө амьдралын зүгээр хамгийн адгийн алдаатай цаг мөчөө битгий бусдын хүмүүсийн амьдралтай холбоод хүн болгон яг өөртөө чи адилхан юм шиг бодоод бусдад их мэдэж зөвлөөд бай гэж би бол ерөөхдөө хэлмээр байна. Тэгээд танд ч гэсэндээ яг адилхан ингэж хүмүүс хэлээд үү Японд ч мөнгө олоход хэцүү, Японд ч сурахад хэцүү, Японд ч бүх юм хэцүү, Японд ийм тийм бүх тэгж хэлээд байгаа хүмүүс та яг миний яг энэ хэсгийг тасцаж аваад үзүүлчих заяа. Битгий өөрийнхөө амьдралын хамгийн одоо тэр бүтлгүй үеэ өөр хүн яг адилхан өнгөрөх юм шиг Японд ирчдэг адилхан байх юм шиг гэдгийг бодож санаад байна. Тэгэхээр үүгээрээ би яг юу гэж хэлж байна вэ гэхлээр Японд ирээд хүмүүс яг хувь хүн болгон тус тустай өөр онцлогтой хувь хүн болгон өөр өөрийнхөө яг хийж чадаагүй зүйлийг яг хүмүүст хэлдэг. Өө наа чинь ийм штэ тийм штэ гэд би яг зүгээр л яг одоо гэнжцүү те одоо бодит зүйлийг яг хэлэхэд бол үнэхээр хичээгээд хөлсөө урсгаад би чаднаа гэж зүтгээд явах юм бол бүх зүйл боломжтой нээлттэй байдаг. Тэгээд түүнийхээ одоо хүчээр те өөрийнхөө хүчээр амжилтанд хүрсэн маш олон хүмүүс байдаг. Энд бараг дурдаад би нэрийг хэлээд бараг ингээд явах юм бол дуусахгүй шахуу. Надад бол маш их толгоонд одоо орж ирж ингээд компани нээлтсэн хувьдаа юм одоо те бизнес хийж байгаа. Заавал тийм компани захирал лидер болтгоо маа гэхэд зүгээр энгийн ажилтан болоод явхад хүртэл Монгол мөнгөтэй яг ингээ харьцуулаад үзэх юм бол үндсэн ажилтан болчихсон тохиолдолд бол шал өөр одоо газар тэнгэр шиг ялгаа гарна одоо цалингийн үнэлгээнд дээр бол тэгээд дээрэс нь олон жилдээ ингээ бодоод үзэхээр цалин дээш өсөх тэгээд дээрэс нь бонус авах гэх мэтчлэн ерөнхийдөө маш олон боломж байдаг. Тэгээд ингэнгүүт цөөхөн хүн үндсэн ажилтан болдсон штэ гэд хүмүүс тэгэнгүүт зүгээр л хэлээ сайн сурчих л та. Хэлнийхээ манай монголчууд ерөөс ингэ хичээлээ таслаад те ажил хийгээд яваад байдаг. Тэнгүүт хэлээ сайн сурахгүй зүгээр энэ тентхийн гимбан дээр очиод одоо хар ажил дээр очиод нэг хэдэн өвгөнтэй ярьдаг одоо тэр энгийн үг хэллэгээ би Япон хэл сурцсан гэж бодоод ингээд энэ тентхийн ярилцлаган дээр очиод энгийнээр ярьдаг тийм хүнийг мэдээж ямар компани ямар ажилд авах юм бэ? Ямар ч угаас их сургуулийн ярилцлаганд ороход өөрийгөө болон тэр нөгөөтгөө хүндэлж байгаагаа илэрхийлж чадахгүй тэр хүндэтгэлийн хэлбэрээр ярьж чадахгүй хүн байлаа гэхэд ерөөсөө угаасаа ямар ч энгийн зүгээр нэг ажлын байран дээр хүртэл ороход бол мэдээж нөөвөл гэж үзэж хариу хэлнэ шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө хэлнийхээ төвшнийг зүгээр сайжруулж байгаа, эрцээ сайн барьж байгаа. Эрч муу байна гэхээр ерөнхийдөө японочууд их доогуур үнэлдэг муу ах тусан. Тэгэхээр хичээлийн дүн муу байж болно түрүүн хэлсэн те. Хичээлийн дүн муу байж болно. Одоо эрч чинь сайн байх юм бол за энэ хүн бол ерөнхийдөө хичээдэг хүн юм байна. Одоо зорилгоосоо шантардаггүй юм байна. Муу дүнтэй жоохон тийм тэнэг гэж арай бодохгүй ч гэсэндээ жоохон юм ойлгохдоо удаан байдаг хүн тиймэрхүү төрлийн хүн байж болох юм. Гэхдээ ерөөсөө шантралгүй ингээ баг багаар дээшээ хавтдаг тэрнийхээ төлөө шантардаггүй цуцдаггүй ингэж өдөр болгоо ингэж
хичээл дээр ирээд ингэдэг хүн юм байна гэсэн нэг тийм ухагтхан одоо соёлын ялгаатай байдаг. Тэгэхээр яг тэрэн дээр нь та дөрүүлж ажиллаад хичээлийнхаа эрсцийг 100 байлгаад дүнгээ жоохон нэг тийм одоо тий сайн биш байсан гэсэндээ нэг тийм японоор кини шинайдэ гэж хэлээд одоо нэг анхаарад нэг тийм анзаараад байлгууд байж болно. Анзаарахгүй байж болно. Мөнгө цуглуулахын хувьд бол түрүүн яг би хэлсэнчлэн боломж бол угаасаа дуусахгүй. Багаас нь бүх юм эхэлнэ. Мэдээж шууд дөнгөж ажил дээр гараад сарын 100 сая төгрөгийн цалин авчихгүй нь ойлгомжтой, хэдэн 10 сая төгрөг авчихгүй нь ойлгомжтой. Тэгэхээр мэдээж энгийн Япон хүмүүс тэгэл адилхан цалин авч би эхэлнэ. Гадаад хүн өөр улсад, харийн улсад ирээд яг тэр харийн улсад өөртөөх нь хэлээр яг адилхан ажлын байран дээр орлоо гэж бодоход өөрт чи яг адилхан ажил хийж байгаа Япон хүнтэй та алцаад ингээ орчлоо гэхэд адилхан цалин авч байгаа чинь харин ч зэрэгээр бүр бахархмаар бүр хүндлэмээр зүйл واخхой. Тэгэхээр тэгж энгийн зүгээр яг дундад цалингаас бүх зүйл эхлэх учраас тэгж хүмүүсийн хэлээд идэг өө цалин яг энгийн л нэг одоо тий 200 мянган йен бараг зүгээр цагийн ажил хийвэл бараг тэрнээс илүү аавна, шөнийн цагаар ажил хийвэл тэрнээс илүү аавна, мөнгө цуглуулахад боломжгүй байдаг, татвар төлөхөд хэцүү гэж бодоод яриад идэг хүмүүст бол уучлаарай, тийм биш байт юм аа, тийм арай өөр байт юм аа гэдгийг та ерөөхдөө ойлгож аваад цааш та ерөөхдөө өөрийнхөө харах үндэс жоохон өөрчлөөрэй. Угаасаа л өөрийнх нь одоо тэр левел өөрийнхөө тэр одоо дайчин хүнээр ярил тэ зэвсгээ сайн хангаагүй хүн угаасаа дайны талбар тулаанд ороод яаж угаасаа амжилттай лаг байлдах вэ? Угаасаа тэгэхээр одоо нэг тийм үг байдаг. Инхийн цагт одоо хөлсөө урсгасан хүн дайны цагт цусаа урсгахгүй гэдэг. Тэгэхээр та яг инхийн цаг гэдэг яг өөрийнхөө суралцж байгаа тэр үедээ Японд тултал сайжруулад яг тийм дүрмийн дагуу маш сайн суралцаад хичээлийн эрсдээ сайн бариад ерөнхийдөө татваруудаа төлөх одоо жишээ нь хадгалаад эрүүл мэндийн татвараа төлөх тэр бусад энгийн татвар одоо зэйтийн сар болгон ирдэгээс гадна жилд одоо ирдэг тэр татваруудаа яг сайн цаг тухайд нь төлөх юм бол тэр чинь яг нийгмийн одоо үнэлгээгээрээ бас дагаад дээшээ явцдаг учраас цаад компани чи яг харахад таныг үнэлгээ болно. Тэгэхээр заавал нэг тийм цөөхөн хүн ороод идэг хэцүү амар тийм лаг бурхны юм шиг тийм ойлголт бол ерөөсөө та авч болохгүй шүү. Бусдаар тэгж өөрийнхөө харах зүг битгий ингэж боолгож одоо зоригоо битгий мохоолгоорой. Тэгэхээр та чадна гэсэн л бол угаасаа хийж чадна. Тэгэхээр яг одооноос та эхлээд хичээлээ хийгээд Японд ерөөхдөө цаашаа улам лавшруулаад сайн суралцаарай. За тэгээд үүгээр өнөөдрийнхөө амжилтыг би өндөрлөе гэж бодлоо. Тэгээд өнөөдрийнхөө их асуултууд бол одоо яг тухайн хүмүүст би хариултуудыг өгсөн ч гэсэндээ яг иймэрхүү асуултууд бусад хүмүүст яг хэрэгтэй болов. Яг энэ асуултын хариулт нь өөр яг тиймэрхүү одоо сэдвтэй асуултанд одоо хариулт тайжсан хүмүүст яг тус бол чадах болов гэсэн юм зорилгодоор би яг ингэж түүж авч та бүхэндээ зориулж одоо хариулж та бүхэнд нөхөд тусгай дугаараа хүргэлээ. Тэгэхээр дараагийнхаа бичлэгүүдээс одоо эхлээд би яг өмнөх удаагийнхаа бичлэгүүдтэйг яг адилхан төрлийн ерөнхийдөө шинэ мэдээлэл ерөнхийдөө Японд юу болж байгаа. Тэгээд Японд суралцах одоо гэх мэт сэдвүүдийн хүрээнд яг болсон явдал гэх мэттэй зүйлүүдээ яг цаашаа яриад үргэлжлүүлээд бичлэгүүдээ хийх болно. Тэгээд та бүхэн миний бичлэгийг цаашаа үргэлжлүүлж үзэхийг хүсэж байгаа. Мөн дээрээс нь танд миний бичлэг таалагдсан бол subscribe дараарай. Мөн дээрээс нь өөрийнхөө сэтгэлдлийг доор та комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Түрүүн бас нэгэн зар хэлсэн. Би тун удахгүй нэгийг харьцах нэг гээд Япон хэлний би дааж суух яг тийм нэг зөвхөн одоо тий онлайн сургалтаа одохгүй зарлах болно. Тэгээд яг надаас ингээд Япон хэл заалахыг хүсэж байгаа. Яг Япон хэл заалахаас гадна ерөнхийдөө Япон хэл сурахтай холбоотой ерөнхийдөө Японд хэрхэн аж амьдрах вэ? Тэ Японд байгаа ч байсан хүмүүс бас нээлттэй ерөнхийдөө яаж одоо Японд ерөнхийдөө цаашдаа хувийн карьераа өсгөх вэ гэх мэт 9 журийн тийм асуудал дээр би ерөнхийдөө ментал одоо маягийн тиймэрхүү тусламж одоо зөвлөгөө өгөх тиймэрхүү сургалтаа нээгч байгаа учраас хэрвээ та сонирхож байгаа бол одоо инстаграмаар юм уу аль эсвэл миний зүгээр зар оруулахыг хүлээгээд байж байгаарай. За тэгээд удахгүй бүгдээрээ дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Баяртай залуусаа.